National Geographic-ийн ачаар Америкчууд Монголыг хязгааргүй өргөн удам газар нутагтай дэлхийн хамгийн эртний нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн гэдгээр нь сайн мэддэг. Гэвч би илүү сонирхолтой зүйлийг энэ газраас олж харсан юм. Монголчууд бол өглөөгч нинжин сэтгэлтэй ард түмэн. Ялангуяа энэ бүхэн нь хоолны соёл, зочин гिचтийг угтах, дайлах, хүндэтгэх ёсон дээр нь илүү их ажиглагдана. Монголчууд цагаан сарын баяраар элбэг дэлбэг гэдэс цадгалан байхыг эрхэмлэн дээдлэн. Тийм ч учраас цаддлаа сайн ид, хэрв цадсан бол жаахан амсгийж угаад дахиад идгэцгэнэ. Энэ үеэр би Монголд байгаадаа үнэхээр таатай байна. Ингээд Улаанбаатар хотод үндэсний уламжлалт хоолноосоо гадна өөр ямар төрлийн хоол хүнсийг санал болгодгийг сонирхон үзсэн. Амттай харагдаж байна. Уучлаарай. Sashimi. Mint. If you want anything other than sweets at 7 a.m. in UB, then you're out of luck. I do like it. Би бууцсан дуртай. Гэхдээ би 3 өдөр дараалал идэх юм бол уйдах байхаа. Тэр хөдлөхийг хүсэхгүй байх шиг байна. Choo. Yeah. Okay. Let's do this. Yeah. Хэрвээ та жирийн Америк хүнээс Монгол хоолны тухай асуувал тэд том хавтгай төмөрөн дээр шарсан өвөрмөц амттай мах, ногоо гурилны холимгийг танд хэлж өгч магадгүй юм. Учир нь бидний мэдэх Монгол хоол Америкт эмэлэдэг. Бүр тодруулбал BD's Barbecue нэртэй энэ зоогийн газар бол Америкт өргөн тархсан Mongolian Barbecue сүлжээ зоогийн газрын нэг. Та Америкт Монгол хоол идэхийг хүсвэл үүнтэй адил газар очно л гэсэн үг. Америкчууд бид тарган миралаг учраас бага мөнгөөр аль болох их хоол авч идэхийг хүсдэг болоод ийм хоолны газрууд руу их явцгаана. Би өнөөдөр асуудалд арай бодиттой хандахаар шийдлээ. Америкт иддэг бидний Монгол хоолноос Монгол дахь сүлжээнийх нь хэр өөр байна вэ гэдгийг нотлох нь миний зорилго биш. Миний найз шинэ надад жинхэнэ Монгол хоол үзүүлэхийн тулд модерн намаац зоогийн газар руу дагуулсан явлаа. Модерн намаац бол Монголын сүлжээ зоогийн газар бөгөөд уламжлалт Монгол хоолны амд, хийх аргыг хадгалж үлдэх эрхэм зорилготой юм байна. Тогооч дэлгэрмэ бидний захиалсан хоолыг орчин үеийн галт тогоонд уламжлалт аргаар хийх гэж байна. Монгол хоол хэдэн мянган жилийн турш огт өөрчлөгдөөгүй бөгөөд монголчууд хоолон зүрх сэтгэлээсээ хийдэг ажээ. Okay. За, юу идмээрээ? Харин ямар хоол идэх вэ? Чи надад зөвлөхгүй мө? Би жинхэнэ Монгол хоол идмээрээ. За, эцэг бол харъя. Хоньны шарсан мах ямар вэ? Болж байна. Сайхан сонсогдож байна. Бас хоньны толгой байна. Хоньны толгой идэж үзмээр байна уу? Ямар сонирхолтой юм бэ? Сонирхолтой санагдаж байна. Ямар харагдахыг нь харъя. Энэ хоолыг танай ресторанд ирсэн хүмүүс их захиалж иддэг үү? Монголчуудын хамгийн идэх дуртай хоньны шарсан мах буюу хорхог гэж хоол манайд хамгийн их гардаг. За дараа нь бууз хуушур бол ордог байгаа. Хэдэн ширхэг бууз өдөрт танах хийдэг вэ? За өдөрт ч одоо ширхгээрээ тооцох юм бол их штэ. Постороо гардаг учраас бас харьцангуй гайгүй. Ширхгээрээ бодоод ер нь за ихэд гарна. Монгол хоолнд хэр их өөрчлөлт орсон гэж та бодож байна вэ? За одоо өөрчлөгдсөн штэ. Энийг бол монголчууд дээр үед хоньны шарсан махыг бол ил гал дээр чулуун дээр ингэж шарж иддэг байсан бол одоо яаж вэ? Дэвшилтийн технологийн дагуу яг энэ үйл ажиллагаагаа хийгээд гаргаж байгаа тэр юм манад яг дээр үеийнхэн хэрэгслийг алдаагүй одоо энд мөн энэ чулуун ингээд дэдэн дээр ингээд хадаад байж ах жишээ. Энэ хоолны онцлог нь юу вэ? Манай монголчуудын өвд идэх. Which organs are in this one? Маш сайн шимт хижээлтэй. Өвд нөгөө нэг их хүйтэн учраас манай монголчууд ч нөгөө нэг дандаа халуун чанарын юм идэх хэрэгтэй. Дотроосоо даахгүй гэдэг учраас та хоолоо өгөхөөсөө өмнө өөрөө төрүүлж амсдаг уу? За ер нь бол тогооч хүн гарын баримжаагаар хоол хийх хэрэгтэй. Хүн болгоны тэр идэж байгаа хүний хоолноос би амсаад байвал бас юу ш. Яг энэ амтгуудыг гисэн хоолоод амсаж үздэг. Би бол тэрнээс биш энэ хоёр хоолуудыг ихтэй би нэг ч ер нь амтлагаа хийгээгүй байгаа. Тийм учраас та бүхэн амсаад надад хэлэх хэрэгтэй байгаа.
Хамгийн сонирхолтой нь эдгээр хоолнд орж байгаа орцыг та дэлхийн хаанаас ч гэсэн олж чадна. Харин энэ хоолыг яаж хийж байгаа нь л энэ хоолыг Монгол хоол гэж ялгаж байгаа юм. Мөн Монгол үндэсний хоол гурил мах хоёроос гадна өөр олон орц материалаараа баяжиж байгаа нь сайхан. So I'd say most of these dish well. Миний бодлоор эдгээр хоолны ихэнх нь Европ холдоо төстэй юм шиг амтагдаж байна. One I'd say is the most because it's like a Ялангуяа энэ их адилхан санагдлаа. Яг л битүү чансан мах шиг амттай. Энэ хоолыг идэхээр ээжихээ хийдэг байсан чансан махыг санджглаа. Модерн намад зоогийн газар өнөөгийн Монгол улсын дүр төрхийг илэрхийлэх төгс зүйрлэл байж чадна. Монголчууд уламжлалаа эрхэмлдэгч орчин үеийн соёлын нөлөө улам бүр нэмэгдэж байна. Магадгүй тодорхой хугацааны дараа даяаршлын нөлөөгөөр Монголын соёл, хоолны урлаг өөрчлөгдөж магадгүй юм. Бэлгийн товлын цагаан сарын баяр нь бууз гэдэг үгтэй салшгүй холбоотой. Шинэ намайг уламжлалт баяртай бэлдэж байгаа нэгэн гэр бүлтэй танилцууллаа. Баярын бэлтгэл ажил нь хоол идэхтэй харьцуулбал нүсэр их хөдөлмөр ажээ. Цагаан сарын баярын өмнө монголчууд маш олон бууз хийх шаардлагатай байдаг. Би энэ хорвоод мэндэлснээс хойш ийм нүсэр ажилтай огт тулгарч байгаагүй юм байна. Сар шиний бэлтгэл ер нь үндсэндээ хангагдаж байна шүү. Бид ч одоо нөгөө хэвийн хавааг өөрснөө хийдэг байсан. Одоо сүүлийн жилүүдэд одоо олон газар аж ахуйн нэгжүүд боо хийдэг болжээ. Тийм учраас одоо бэлэн юм авчдаг болсон доо. Та хэдэн бууз энэ жил хийхээр төлөвлөж байна? Манайх жилд нэг 2000-аас 2500 бууз хийдэг юм аа. Энэ жил нэг 2200 бууз одоо хийгээд байна. Цагаан сарын баяр нь таны бодлоор болон танаа гэр бүлийнхний хувьд ямар утга учиртай баяр вэ? Цагаан сарын манай Монголын цагаан сарын уламжлалт баяр бол бүр дээр үеэс бол цагаан дэний баяр гэж хийж одоо эхэлсэн байгаа юм. Цагаан дэний баярыг намар хийдэг. Одоо сайхан цагаан дээг дуусаад ажил төрлөө дуусаад ингээд намар одоо цагаан дэний баяр гэж хийдэг байжээ. Ингээд энэ одоо намар найр хавтгаараад одоо тэгээд ажил төрлөө алдах юм аяг байсан учраас хувилаахан өөрчилж хаврын тэргүүн сарын шинэ нэгэнд болгож өөрчилсөн юм гинлээ. How many days do you Буузаа хийгээд дуусныхаа дараа хэдэн өдөр буузаа иддэг вэ? 7 хоног идэв шүү ер нь. Ийм олон өдөр бууз идэхээр залхдаг уу? Одоо шөлтөө хоолоо идэх юмсан өөр хоол идэх юмсан гин шүү. Би чимхэх ёстой юм байна. За махыг нь ингэж ихэн. Мэдээч хэрэг 6-7 хоногийн турш бууз эзсний дараа танд өөр хоол идэх хүсэл төрхөнд дамжиггүй. Гараараа 2200 ширхэг бууз хийн гэдэг хэцүү даалгавар биш гэж үү? Үүнийг хэлбэрчлэх арга юу н байдаг юм болов? Өнөөдөр бид аж үйлдвэртсэн хөгжингүй нийгэмд амьдарч байна шүү дээ. Жишээ нь үйлдвэрт богино хугацаанд маш олон бууз үйлдвэрлэдэг. Бараг секундэд 1 бууз үйлдвэрлэж байна. Дэлгүүрт очиод худалдаад авчихын оронд заавал гэртээ бууз хийх гэж зүдрэх хэрэг юу н байна уу да? Би залхуу Америк хүн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Харин Улаанбаатар хотын иргэд яагаад ихэнх нь гараар хийсэн буузыг илүүд үздэг юм бол? Надад хоол хийх зав алгаа. Бичил долгионы 100-нд ямар нэг юм халаагаад идчихье гэдэг соёл монголчуудад хамаагүй ажээ. Учир нь цагаан сар бол гэр бүлийн баяр. Хүмүүс идэх буузаач хамтдаа хийдэг. Гэхдээ 3 хоногийн туршид нэг төрлийн хоол идсэний дараа та арай өөр юм хүсч магадгүй. Азар Улаанбаатар хотын зоогийн газруудын цэс маш өргөн сонголттой байгаажээ. Шинэ бид хоёр гэрийн хоолны тухай илүү ихийг мэдхийн тулд өвлийн хүүтэнд дахин гадагшаа гарлаа. Тэр намайг хар зах руу аваатсан. Америкчуудад хар зах гэдэг үг сөрөг утгаар ойлгогдож магадгүй юм. Би өөрийгөө хар захаас Ольга нэртэй шинэ хуурамч паспорт худалдан авч Оросын супер моделийн дүрээр шинэ амьдралаа эхлэх юм шиг л төсөөлж байлаа. Гэхдээ миний төсөөлж байсан хар зах нь гутал, амттан тэргуутан худалдаж авдаг жирийн зах гэдгийг би олж мэдсэн. Өөрийгөө Москвагийн мисс болно гэж төсөөлж байсан маань буруу байж. Гутал зардаг Аззя нэртэй залуутай бид танилцж хамтдаа хоол идлээ. Тэр хоол зардаг эмэгтэйг эмээ гэж дууддаг юм байна. Зах дээр ажилладаг хүмүүсийн хувьд өвлийн улирал маш хүнд ажээ. Sabano. Hi. Hi. Good afternoon. Good afternoon. So what do we got? За юу имээ ямар хоолой гэлээ? Oh, okay. За баяжтай шилэлтий. Баяжтай шилэлтий. Шилэлтээ олт юм. What are we eating?
За ямар хөтлөө наваад. And what do you make Та өдөр болгон энэ хоолуудаа хийдэг үү? things? Янз янз яваад. Голцоо ингээд сонирхсан уусууд чинь захиалга өгдөг юм. Тим хоол маргааш тим хоол авах юм аваад. Тэгээд тэрүүгээр нь хийдэг. Do you like doing this? Та энэ ажилдаа дуртай юу? Олон хүмүүстэй уулзаад л. Дуртай байдгүй яах вэ? Яагаад жил явж байгаа болохоор тэгээд ягаал бээр тасаад ягаад ч нойрхгүй дээ. Тэгээд 5 цаг тасаад таадаа хийн тэгээд эднес чинь 11 алдад идэн тэгээд тэгээ өдрүүдээл ирж мөнгө хороо мөнгө авалгүй явцал ирж мөнгө ороод хүүхдүүд эмээл гэдэг. Тэг. Эмээ авъя гэж хасгаар. Сайхан хооллоо. Thank you. Давслаг юм аа. Ер нь өвдийн цагт бол тэгээд шилтоол ер нь дээр өгдөн шүү. Дулаахан намаа өвдийн цагт. Well, Маш их мах. Энэ дотор бууз байх шиг байна. Үгүй ээ, банш байна. Оо, банш юм уу? Би буруу утсан байна. Уучлаарай. Энэ амттай. Монголчууд одоо нэг залхууч гэдэг юм нэг гадуур явахад хаширдаг юм шиг. Дулаахан газар явахгүй л тийм. Бид нар бол яг уу ер нь бол тахыгаар сурцсан байж ч ер нь бол тохиолддог. Тэгээд ингээд бас нэг кофе цаймаар зардаг хүмүүс байна. Халуу бид нарыг авч угаал. Баарс үйдээ. Энэ хэдэн төгрөг вэ? Хамаача 50,000 төгрөг. that's a good price. 50,000 боломжтой үнэтэй гутал юм байна. Өө 55,000 төгрөг. 55,000 яагаад үнэ өсгөөд байна? Чи үнэ өсгөх биш буулгах ёстой үсттэй. шүл таадагтай. So what is so What do I think? Good. Ямар байна гэж юу? Гоё байна. Чамд ямар байна? good in? Гэхдээ гутал зарж байгаа энэ залуугийн инээмсэглэл тодруулсан дүр төрхийг хараад би өөрийн ирэхгүй гутал худалдаж амаар сандагдсан шүү. Монголд хоол бол зөвхөн тэжээлийн зориулалттай зүйл биш. Харин хүмүүсийг хооронд нь холбодог зүйл гэдгийг ойлгодог боллоо. Хүмүүс хамтдаа хоолоо хийж, хамтдаа хувааж иддэг юм байна. Тун удахгүй сагсан бөмбөгчд надад өглөөний цай хийж өгөх болно. Өнөөдөр чүү ахлах тоогооч хийнэ. Чи Монголын орчин үеийн залуусын талаар ер нь ямар бодолтой байдаг вэ? Мөн бид залуучууд хаана цагийг өнгөрүүлдгийг мэдэж явлаа. Хэдэн өдрийн дараа би дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд надаас өөр гадаад хүн байдаггүй юм уу гэж өөрөөсөө асуухад хүрлээ. Гадаадууд хаана угдаад байгаа юм бэ? Та хариултыг нь хэлбархан олж болно. Зурагтаа асаагаад спортын суваг дээр тааруул. Авиаслаг Америк залуусыг та олж харна шүү. Бид SBS хасын хүлгүүд багийн Чучу, Бонд, Хьюз нартай танилцлаа. Тэд Монголд ер нь ямар хоол иддэг юм бол? Hi, Clementine. Nice to meet you. This Horace. Shu. Nice to meet you guys. Танилцсандаа таатай. All right. За өнөөдөр юу хийх гэж байна да? Дэлгүүрээс юу худалдаж авах гэж байна? Өнөөдөр чүү ахлах тоогооч хийнэ. Түүний хоол хийх ээж байгаа. Тэр өнөөдөр онцгой хоол хийж өгөх байх. Тэр бидэнд хоол хийж өгнө. All right. Худлаа ярьж байгаа юм. So you guys. Залуусаа та нар Монгол сагсан бөмбөгийн багт тоглодог юм уу? Тийм ээ, сайхан дасгал болдог. Энд бүх зүйл их өөр. Ер нь бодсноос их ондоо монголчууд их хүсэл эмэлцтэй тоглодог. Тэгвэл тоглолтын стратеги бас өөр байх уу? Мэдээж тийм. Тийм үү? Монголчууд үнэхээр хөдөлмөрч хүмүүс. Америк хүмүүстэй харьцуулахад үнэхээр хөдөлмөрчөө. Тийм ээ, тэд үнэхээр хүсэл эмэлцэлтэй. Яагаад гэхээр маш их мах иддэг болохоор уу? Эх орноосоо өөр улсад дасан зохицно гэдэг томчиг амаргүй. Ялангуяа эдэж сурсан хоолоо өөрчлөн гэдэг тун ярвигтай шүү. Хэрвээ эдэж сурсан хоол шиг нь амтагдж байвал бидэнд гэртээ байгаа юм шиг л сэтгэл төрж
гэр бүл, найз нөхдөдтэйгээ уулзсан юм шиг л санагддаг. Гэхдээ та хэлийн чамдад аялж байгаа тохиолдолд шин зүйл, шин үнэр, шин амттай тулгархад бэлэн байх ёстой. Учир нь хоолны амт нь гэрээсээ хол, цагаа хэрхэн өнгөрүүлсэн тухай дурсамжийг танд үлдээх болно. Та хизээ нэгэн цагт үүнийг эргэн дурсах болно. За залуусаа тэгээд энд юу идэж байгаа юм бэ? Бид маш их бэлэн гомь идэж байна. Мөн маш их төмөс, бөөн төмөс бас өндөг. Мах иддэг юм уу? Дахианы мах иддэг. Бидний зөндөө дахианы мах хөргөчөнд байгаа. Бурхан минь, нэрээ их дахианы махын шүү. Бөөн уураг. Энэ бол Америк хөндөгтэй өглөөний цай. Миний дуртай хоол бол махтай гурилтай хоол байдаг. Юу гэж дууддаг лээ? What's it called? Hoshi. Харин чиний дуртай хоол чинь юу вэ? Түүнийг ч бас идэх дуртай. Үхрийн шүл. Юу гэж дууддгийг нь би сайн мэдэхгүй байна. Будаа дахианы мах. Би аюулгүй хоолыг илүүд үздэг. Бас ирээсэгтэй алхам хиймээргүй байна. Би заримдаа будаа үхрийн мах өндөг иддэг. Маш их цай. Цай их уу? Маш их цай. Ингээд та нар сүтэ цай ууж исэн үү? Тийм. Надад нэг асуулт байна. Яагаад цайнд давс гэдэг юм бэ? Хоолны хордлогынхаа талаар бидэнд ярихгүй юу? Би юу? Би энд ирсний эхний 7 хоног байсан юм. 95 хоноод байсан. Манай багийн залуу крантны ус ууж болно гэсэн. Тэгээд би зөндөө их ус уусан. Гэтэл хордлогонд осдог байм шүү. And then I got intoxicated by the water. Үүний дараа чиний би хэрхэн реакцлах вэ? Нойлын өрөөтэй их найзлан да. What does that mean? Lots of expelling. Yeah. Тийм ээ. Та нар монголоор юу гэдэг вэ? Diarrhea, how you say it? I don't know. Fortune? A lot of fortune. Гэхдээ би одоо дээвчсэн. Би эмнэлэгт үзүүлсэн. Багийнхан маань санаад их тавьсан. Hopefully I'll be ready for Monday. Америкчууд бид заримдаа юмыг заавал дэлгэрэнгүй тайлбарлуулах шаардлагагүй гэдгийг мартаж өргөдөг. Үнэн дээр хэлийн чандад үзсэн, таарсан бүхэн бидний эх оронд байдаг зүйлсээс бараг ялгаагүй шүү дээ. Би хөнгөн чанарын хоол илүү дэлггүй идэж байгаа. Би дасгал хийхэд шингэд муутай хоол идэхгүй байхыг хичээдэг. Бидэнд баг зэрэг уураг, мөн сосоод зэргийг идээд л амьдарч байна. Мөн оранж жуус уугаад уураг нүүр сусаа авч байна. Sometimes a protein shake. Би өөр нэгэн асуултыг өөрөөсөө асуулаа. Улаанбаатарын хүн амын 30% нь 30-аас доош насны залуус. Тэгвэл эдгэр залуус чухам хаана чөлөөт цагаа өнгөрөөж зугааддаг юм бол Peace Avenue гэдэг нэртэй хамтлагийн бас гитарчин хулантай би танилцсан. Түүнээс би орчин үеийн Монгол залуусын хувьд цагаан сарын баяр нь ямар утга учиртай баяр болохыг сонирхсан. Цагаан сарын баяраар олуулаа цуглаа зоолоход дуртай юу? Yeah, it's fun. I think. Тэмээ би дуртай. Монголчуудын хувьд хамаатан садантайгаа жилд нэг удаа ингэж цуглаж уулзна гэдэг сайхан байдаг. Цагаан сараараа л бид төрөл саднараа цуглан баярладаг. Do you think it's a tradition? Чиний бодлоор энэ зан заншил ер нь хэр удаа үргэлжлэх вэ? Миний бодлоор энэ ёс заншил үеийн үед байсаар байна хаа. Магадгүй залуус өв уламжлалаа мартаж байж болох юм. Тэдний хувьд тэмч чухал баяр биш байж магадгүй. Цагаан сарын баярт залуусын баяр биш юм шиг л ханддаг. Тэглээгээд энэ баяр мартагдахгүй байхаа. Can you tell me about the younger? Чи Монголын орчин үеийн залуусын талаар ер нь ямар бодолтой байдаг вэ? Залуус их ухаалаг хүчрхэг болж байгаа гэж бодож байна. Бас их чөлөөтэй болж байгаа. Do you think Western people? Европ хүмүүс Монголын орчин үеийн хөгжмийг сонсох хэрэгтэй гэж боддгоо. Тийм ээ. Тэд та бүхний дуу хоолойг сонсож соёл заншлыг илүү их мэдэх боломжтой гэж бодогдож байна. Тийм шүү. Зарим хамтлагууд Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн хөгжмөнтэй хослуулад цоошин хөг аялгау гаргадаг. Эдгээр залуус барууны орчин үеийн хөгжим тоглодог ч гэсэн уламжлалт соёлоо мартаагүй. Тийм ч учраас тэдний амьдрал тэднийг монголчууд гэдгийг харуулж чадаж байгаа юм. Орчин үе ба уламжлал хосолсон эрлийд соёл нь Монголыг зөв зөвхт зална гэдэгт итгэж байна. Монголчууд зочломтгой, бусад хүмүүсийг болон газар нутгаа хүндэтгдэг арт түмэн. Оройн сайхан хөгжилдөж цэнгисний дараа өглөөний цай уух шиг сайхан зүйл гэж үгүй. Би найз шинээтэйгээ хамт Улаанбаатар хотод өглөөний цай уухаар гарлаа. За өглөөний 7 цаг болж гэн би өсөж гэн шүү. Хаана өглөөний цайгаа уух вэ? Сайн мэдэхгүй байна. Өглөөний цай уух кафе байхгүй байх гэж бодогдож байна. Тийм үү?
Би олон хүнийг харж байна. Тиймээс өглөөний цайны газар лав байх л ёстой доо. За тэгвэл явж хайх уу? Магадгүй би мэддэггүй яж болно штэ. Өглөөний цай уухаараа кафе олцгоё. Hey, I walk past that guy on my way here. Дэлхийн альч улс оронд кофе ууж болдог нь надад гайхалтай санагддаг. Би Starbucks-ын эх орноос ирсэн. Халуун кофений ачаар Клемби ад жаргалтай болдог нэгэн. Өнөөдөр бид хоёр жирийн үйлчлүүлэгчтэй харьцуулбал арай эрт ирсэн бололтой. Би 5 минут хүлээх хэрэгтэй болчихлоо. Учир нь усан туцлаагүй. Тэгэхэд хүлээх үү? Би өглөөний цайнд амттай идэх дургүй л дээ. Гэхдээ энэ өглөө ямар нэгэн юм идэхийн тулд эрэл хайгуулахыг шаардлагатай байлаа. Улаанбаатар хотын оршин суугчид өглөөний 8 цагаас өмнө орноосоо босдоггүй бололтой. Азар хэсэг алгасны эцэст 24 цагаар ажилладаг кафе олсон. 24 цагаар үйлчилдэг газрууд орчин үеийн эрэгтэй эмэгтэй хүмүүст онцгой шаардлагатай гэж би боддог. 24 цагаар ажилладаг кафед өглөөний цай бэлтгэхээс өмнө төр зуурч гисэн дуг хийх боломжтой. Таны өмнө хаалга нь үргэлж нээлттэй. Санал нь ч дулаахан. Таныг унтаа цэрмэгц тогооч таны захиалгыг бэлэн болгоно. Дараагийн хэсэгт миний хэр авиаслаг цаанч болгыг үзүүлнэ. Мөн сэтгэн ботход хүүтэн нөлөөлдөг болов уу үгүй юу? Үүнийг хамтдаа үзцгээе. Би юу асуух гэж байлаа? Юу асуух гэж. New Year, yeah. Хоолны дараа шинэ надад дасгал хийхийг санал болголоо. Бид Улаанбаатар хотын иргэдийн амралт чөлөө цагаа өнгөрүүлдэг Sky Resort цанын бааз руу явцгаасан. Тэнд би Lemon студийн видео артист Итгэлтэй танилцсан. What was your favorite food? Цагаансараар идэх дуртай хоолч нь юу вэ? Би бууцан дуртай. Гэхдээ би 3 өдөр дараалаад идэх юм бол уйдах байхаа. Тийм ээ. Бас сүтэцээ авах хэрэгтэй. Тийм ээ, би ууж үзсэн. Чи нийслэл салаад идэж үзсэн үү? Үгүй ээ, юу гэдэг юм бэ? Миний бодлоор Оросоос орж ирсэн байж магадгүй. Гэхдээ бид өөрсдөө өөрчилсөн л да. Үнэхээр гоё амттай. Чи идээд үзээрэй. Чамд таалагднаж мөрөдсөн ч болж байна. Нийслэл салаад гэж дууддаг юм. In food in general, I'm not cooked, so I'm not getting like a but. Би сайн хоол хийж чаддгүй л да. Гэхдээ ер нь хоол өөрсдөө хуурч байгаа. Намайг баг байхад картын барааны уйлдаа хүмүүс дэлгүүр ороод юм худалдаж авах гэхээр юу ч байдаг байлаа. Тэгээд дарслын дараагаар дэлгүүр талах давсал байдаг болсон. Хүмүүс талах худалдаж авах гэхээр урт дараал зогсон. Тэгээд бид ахтайгаа хамт дэлгүүр дараал зогсдог байлаа. Гэтэл тэр үедээ харилцагт одоо дэлгүүрт бүх юм байна дөө. Хүснээ л авч болно. Чиний бодлоор хүмүүсийн хооллох соёлд өөрчлөлт их орсон гэж боддгоо. Тийм ээ, маш олон залуучууд гадаад сургууль сурч ирж байна. Бидний тухайн амьдарч байсан усынхаа тухай хоол амттан бэлтгэж хийж байгаа. Энэ мэтэр хоолнд их өөрчлөлт орж байна. Тухайлбал биднийг баг хахад Орос хоолны нөлөөлөл их байлаа. Дэлхийн ертөнц глобалчлал явж байгаатай адил хоолн ч гэсэн глобалчлал явж байгаа юм шүү. Хэрвээ чи Итали хоол идэхийг хүсвэл Итали ресторан хаасаагүй л байна. Мөн Япон байна. Бүр KFC хүртэл байгаа. See, I heard that basically people spend Монголчууд сар шинийн баяраар бараг сарынхаа хүнсийг иддэг гэсэн 3 өдрийн хувьд бол маш их хоол иддэг байх нэ. 3-day celebration. Тийм ээ, нэг талаараа үндэсний баяр, нөгөө талаараа хөгшин настай хүмүүс нэлээдгүй дарамт болдог баг. Гэхдээ үндэсний баяр учраас бид өөрчилж чадахгүй шүү дээ. Та нар ч гэсэн Халлоуин эсвэл Крисмас баяраа өөрчлөхгүй шүү дээ. Зарим хүмүүс энэ баярыг шүүмжилдэг бол зарим нь таашаадаг. Чиний бодлоор хүмүүсийн хооллох соёлд өөрчлөлт их орсон гэж боддгоо. Тийм ээ, 10 жилийн өмнө хотод хүртэл одооных шиг нүсэр тэмдэглэдэггүй байсан. Мэдээж бид цагаан сарын баярыг тэмдэглэдэг байсан л да. Миний бодлоор уг баярын утгыг зарим нь буруугаар ойлгож буруугаар тэмдэглэж байна. Жишээ нь Бэлвинчингээ харуулах гэж маш үнэтэй бэлэг худалдан авч үнэтэй ховц өмсөдөл ямар нэг зэндаа харуулах гээд байгаа юм шиг. Надад тэр нь таалагдах байгаа. Би ганцаараа ингэж боддог байх. Өөр олон хүмүүс санал нийлэх байх. Гэхдээ баярын дараа өмнө нь эсвэл энэ талаар хүмүүс ярьж шүүмжилдэг боловч баяр болохоор л өнгөтэй өвдөлтөд хувцас өмсөн үнэтэй бэлгээ аваад л энэ баярыг тэмдэглэдэг.
Итгэлийн хувьд Монголын ирээдүйн талаар баггүй сэтгэл зовниж байгаа бол таа. Ингэж бодох нь ирээдүйн өөрчлөлтийг авчрах байх. Бас тэр надтай нэгэн өөдрөг зүйлийн талаар ярилцсан юм. Монгол хоол олон мянган жилийн туршид огтоос өөрчлөгдөөгүй. Монголын ард түмэнд өөрийн хоол нь хангалттай, өөр шин жор турших шаардлагагүй байсантай холбоотой гэж төвөгчд тайлбарладаг гэдгийг итгэл бидэнд хэлсэн. Монголд ганц ч хөхөд өсөглөнгөөр нас барсан түүх байхгүй гэхэд хэлсдэггүй. Хоол хүнсний жор төрөл нэмэгдсэн нь хүнсний хомсдолтой холбоотой. Хоол хүнсээ бусадтай хуваалцсан гэдэг чинь онцгой зүйл гэдгийг би ойлгосон. Хоолыг зөвхөн амтлах гэж биш, харин бусадтай хуваалцаж амьд үлдэхийн төлөө иддэг гэдгийг бид ойлгосон. Бид агаарт гарч хоол идэхээр шийдлээ. 300 гаруй адуутай энх баяр Бацайхан нартай танилцлаа. Та нийслэл хотоос гадагш нэг цаг давхиад л барууны жуулчдын нэрлдэг зэрлэг байгальтай тулгарна. Энэ надад үнэхээр гайхалтай санагдсан. Би Монголын тухай яг ингэж төсөөлдөг байсан юм л да. Энх баяр насаараа адуу маллсан нэгэн. Тэр их шулуун шударга зан чанартай хүн бөгөөд том хотын хүмүүст бараг байдаггүй сайхан сэтгэл, дотоод хүчийг би тэр хүнээс мэдэрсэн. Тэд надад хамгийн номхон морой сонгож унуулсан юм л да. Шинэгийн хэлснээр үргэж давхиад байхгүй дүлгөөхөн морь гин. А гэхдээ үнэндээ энэ морь дэндүү тайван. Түүнийг хөдлөхийн тулд баггүй авьяас шаардагдаж үлээ. Эсвэл би Америк хүн болохоор тэр намайг нэгэлсэн ойлгохгүй байна уу да? Чүү. Тэр хөдлөхийг хүсэхгүй ах шиг байна. Чүү. Ингээд нар жаргахын алдаад энх баяр Бацайхан хоёрт ярилцсан шигээ суулаа. Нүүдэлчин төвний хувьд цагаан сарын баяр ямар утга учир бэлэг дэмбрэлтэй болохыг сонирхсан юм. Монголчуудын хувьд цагаан сар нь гэр бүлийн баяр. Хүмүүс цагаан сарын баярыг янз бүрээр тайлбарладаг ч гэсэн үндсэн утга учир нь огтхонч алдагдаагүй. Зул сарын баяртай адил цагаан сарын баяр нь хувь хүмүүсийн дурсамж, дотн харилцааг агуулдаг учраас энэ уламжлал одоо хэрн хадгалагдсан хэвээр. Их хотын амьдрал энэ баярыг улам өртөг өндөр болгосон ч байж магадгүй. А гэхдээ энэ баяр нь хуучин оны төгсгөл, шинэ оны эхлэл үлээ. Цагаан сарын баяр таны хувьд ер нь ямар утга учиртай баяр вэ? Нөгөө өвлийн цагын хатуу хахирыг даваад хаврынхаа сартай золгож байгаа. Тэгэл тэр нь л чухал да. Та морой манаж хонохтой юу иддэг вэ? Адууны мах нэтэндээ. Ягаад тэр чинь нөгөө зарцдаг байхгүй. Одоо эн чинь ингээд үзэхээр зарцаг байгаа шүү дээ. Голцоо гадаа байдаг ус даарх нь баг байдаг. Тэгэл ер нь адууны махыг л хэрэгэлдэг шүү. Хідэн бууз иддэг вэ? За тэгэл айл болгон жиргэн зөгөөл идэл яваадах ч бас мэлэнийг ичнэ. Хідэн жигнэр идэх. Ба тийм жигнөрөөр нэтгэхгүй л дээс жигнөрөөс чинь цог хүмүүнтэйгээ айлын хүмүүн чийдэн тэгэл нэг 5-10-ыг идэж явсаар ботлоор болдог шүү дээ. Цагаан нэг жоохон нэг айл хэс бэлэг цоглуулдаг үед бол явж өгнө шүү дээ. 2 хоног моног тавихгүй шүү дээ. Үу айл хэсээ зүгээр. Sorry. Excuse me. Sorry, excuse me. Super. Ямар аялахтай байна гинэ? Oh, good. Very good actually. I don't know гэж бас чад. Бид гүндүгүү сайхан сэтгэлтэй эдгээр ирчүүдтэй уулзаж танилцсны дараа хоолоо хувааж идэн гэдэг маш онцгой зүйл гэдгийг мэдэрсэн. Хэдийгээр Монгол хоолны амт үзэмж нь өөр ч гэсэн нэгэн ширээний ард сууцгааж халуун хоолоо хуваан иддэг уламжлалт баяр надад төрсөн гэртээ ирсэн мэт дотн сэтгэгдэл төрүүлсэн. I think it's Fanta. You like? Good for you.